Эх оронч хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Эх оронч үзэл гэж ямар үзлийг хэлэх вэ? Эх орон хаанаас эхлэх вэ гэд олон асуулт энэ өдрийн нэрнээс үүдэн гарна. Шинэ цаг үеийн та бидэнд буу зэвсэг мөрлөн эх орноо хамгаалах хэрэг гарахгүй ч бодол сэтгэлээ жилэн эх орноо хамгаалах шаардлага яа харахгүй гарах үзье. Энх цаг зэвсэг барин босгүй ч оюун ухаанаараа эх орноо тэтгэх дэмжих хэрэгтэй гэдгийг Ахмад Үеийнхэн хэлж байлаа. Устаас дутхааргүй өөрийгөө сайн таних өөрийнхөө үндэстний оюун болоод эдийн ололтыг дэлхийд дахинд түгээхийн төлөө тэмцэгч тийм хүнийг л эх оронч гэж хэлнэ шүү дээ. Тэрнээс сэлэн бариад цавчаад байдаг хүний тухай бол биш. Монголчуудын түүхэндээ хийж байсан дайн байлдаан цөөн хүний хүчээр олонний хүчийг ялж байсан. Мөн энх цагт ч тэр биеийн хүчнээс илүү оюун ухаан суу бэлгээр дэлхийг байлдан дагуулах ёстой. Бахархах баримт бол бодит түүх. Ирээдүйн эх орончид болох залуу үеийнхэн маань түүхийн үргэлжлэл гэдгийг Ахмад Үеийнхэн захиж байлаа. За хөдөлмөрийн ажилдаа сайн хийж зөв зохицтой сайхан л байгаасай гэж хүсэж байна мэн. Өөр одоо яг хөдөлмөр хийсэн хүн л ер нь тэгэл амжилтанд хүрнэ шүү дээ. Өнөөдөр 3 сарын 1-нд миний төрсөн өдөр. Би их үрсэн эрүүл мэндийн байгууллага 40 жил ажиллаад адилхан тэтгэврт гарсан. Тэгээ одоо өнөөдөр энэ сайхан өдөр одоо ингэж явж байгаа. Өнөөдөр энэ хангаад идэхийш айгүй гоё байна. Сэтгэл их өндөр байна. Ерөөс айгүй гоё байна. Одоо эх орноо сайхан хөгжүүлэхийн төлөө л одоо манай Монголын залуучууд явах хэрэгтэй л гэж бодож байна. Эх орондоо л үнэнч шодрог ажиллах болдгоо л гэж бодож байна. Хүннөө гүрний эзэн хаан модон шанив газар улсын их хэмээн тунхаглаж аль бие олдон алга дарам газар олдохгүй гэсэн үзлийг хойч үедээ өвлүүлсэн. Эзэн Чингис хаан аль биеийн алжааваас алжаа тугай ахуй түрмэн бүү алдар тугай хэмээн эх орон хэмээх зайнда эзэн сууж төр улсаа төвхнүүлж хөгжүүлэх үзлийг монголчуудад шингээж байсан гэдгийг ахмадууд иш татаж байлаа.